За хуулийн төслийг ер нь дэмжихгүй байгаа юм. Тэгээ яагаад дэмжихгүй байгаа вэ гэхээр хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхад хөдөлмөрийн тухай хууль яг чуулганаар хилцэжсэн. Тэгээд манай мөнх оргил гишүүн тухайд ажлын хэсгийг ахалж исэн. Хөдөлмөрийн тухай хуулийн дээр засгийн газар одоо өдөр зөөх боломжтой байсныг тухайн үедээ энэ заалтыг одоо бас болж исэн. Хүчингү болгож исэн гэсэн үг. Тэгээ яагаад вэ гэхээр засгийн газар өдөр зөөх энэ эрхээ хитрхи тулгаж, хитрхи замбраагүй, хитрхи уймраа хэрэгжилж исэн учраас аж ахуй нэгж байгууллага иргэдэд хүндрэл учруулж исэн юм аа. Тэгээ календарын одоо оногдсон өдөртөө тухайн баяр нь одоо болдгороо болоод тэгээд хүмүүс одоо ажиллаа төлөвлөдөг байгээ гэдэг ийм үндсэн зарчмаар бол тухайн үед тэр заалтыг хүчингү болгож исэн. За яг амьдрал баян юм чин яг магадгүй бас зөөвөрлөх эрхийг засгийн газарт эргүүлээд өгөх шаардлагатай байна. Гэхдээ ингэхдээ жилийнхаа одоо эхний 7 хоногт тухайн жилийн календарын хоног өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр тэр өдрүүддээ эхний одоо жилийнхаа эхний 7 хоногт нь тухайн одоо жилийн амралтын өдрүүд, баярын одоо өдрүүд хэрхэн ямар байх вэ гэдгийг эртнээс төлөвлөгөөгөө гаргаад түүнийгээ хөдлөгдөггүй байх юм бол уг нь зохистой юм а гэж. За уянга бат найрамдал гишүүд нарын өргөн барьсан хууль нь өөрөө юу юм бэ гэхээр нэг жоохон нөгөө монжуулсан сэтгэлгэн дээрээ гэдэг юм уу хагас бүтэн сайнд бүх нийтийн амралтын өдөр таарчлаар ууг нь одоо ажлын өдөр байсан бол би одоо амрах байсан штэ гэдэг сэтгэлгэн дээр суурлаж өдрийг шилжүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг уу магадгүй иргэдээ ажилтнаа бодсон нөгөө амрах байсан штэ гэдэг тэр сэтгэл ханамж дээр нь суурилсан байдлаар авч үзье гэх юм бол одоо дэмжиж болох юм. Гисэн хэдий ч өөрөө ууг нь бол тухайн календарын одоо хоногтол оногдсноороо байвал илүү зохистой. За 16 хоног гэдэг бол дэлхийн дундаж манайхтай адилхан одоо Марокко, Казахстан, Япон, Индонез, Тайван, Таиланд, Танзания гэх зэрэг улсууд байдаг. За хамгийн багадаа бол Америк, за 6 хоног, Вьетнам 6 хоног, Англи 8 хоног, Нидерланд 7 хоног, Серб одоо 9, Мексик 8 хоног байдаг бол хамгийн олон бол Непал 35 хоногтой, за Мянмар 25 хоногтой, Иран 26 хоногтой гэх мэтчлэн бүх нийтээр одоо амарч тэмдэглэх өдрүүдийн тоо бол манай улсын хувьд дэлхийн дундаж дордгоо. Тэгэхээр энэ бол одоо хитрхи их ч юм уу, хитрхи бага ч юм уу гэсэн одоо энэ маргаан бол байх ёсгүй. Байнгын хорон дээр засгийн газрын дэвшүүлсэн бас нэг бодлого нь өөрөө зөвхөн одоо юу гэдгийг цагаан сар наадмаар л одоо энэ хоногийг зөөж болох юма гэдэг саналыг өгсөн юм шиг байлээ. Тэгээ байнгын хорон дээр энэ санал нь харамсалтайгаар одоо унсан байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хуулийг аль нэг гишүүд гэхээсээ илүүтэй засгийн газар л өөрөө одоо яг бодлогоо гаргамаар байгаа юм аа. Уг нь хөдөлмөрийн тухай хуулиар сая одоо цагаан сарын үеэр нэлээд одоо маргаан уймраа одоо шийдлүүд гарсан. Хөдөлмөрийн тухай хуулиар болоод нийтийн одоо нийтээр тэмдэглэх өдрүүдийн одоо хуулиар цагаан сар жишээлбэл бэлгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 гэж томьёолсон байдгийм л та. Тэгээд яг 3 хоног гэдэг үндсэн концепц явдаг. Атал яг 2 нэж алхасаад ч юм уу, давхцаад ч юм уу яваад ирэхлээр 3 хоног амрах юм уу, шинийн 2, 3 ингээ 2 хоног амрах юм уу гэд ер нь жоохон ойлгомжгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр за их төвшин гишүү. Уянга гишүүн хариулъя. За засгийн газрын саналыг сайн Ариун зай гишүүн асуулаа. Тэгэхээр энэ хуулийн төсөл болохоор 2022 онд засгийн газар өдөр шилжүүлэх боломжтой байсан тэр заалтыг нь 20 одоо өнөөдөр буцаж эргэж оруулж ирж болох юм аа. Гэхдээ ер нь хэн нэг ингээл тулгаж
одоо уймраа гэж түрүү хэллээ. Тийм байдлаар шийдвэр гаргахгүйгээр хуулийн дээр тодорхой энэ тохиолдолд яах вэ гэсэн тийм зохицуултыг нь л суулгая гэдэг дээр ерөөсөө л хэрвээ давхцах юм бол амралтын өдөр нийтээр тэмдэглэх баяртай л давхцах юм бол одоо хойш нь шилжүүлдэг байхаар ийм саналыг одоо томьёолж оруулж ирсэн юм аа. За энэ хуулийн төслийг болохоор түрүү чуулганы үеэр хавар өргөн барьсан. За засгийн газрын санал бол 2025 оны 6 сарын 25-ны өдөр орж ирсэн. За засгийн газрын санал дээр болохоор одоо нийтээр тэмдэглэж өнгөрүүлэхийн 19 баярын зөвхөн үндэсний хэмжээгээрээ бид нар одоо уламжлалынхаа дагуу одоо ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сар наадам дээр л авч үзье гэж бол санал ирүүлсэн юм байна. Тийм учраас төрийн байгуулалтын байнгын хорон дээр 2 дахь өдөр энэ 7 хоногийн 2 дахь өдөр хилцэгдэх үеэр цагаан сар болон үндэсний баяр наадам яг энэ хоёр баяраараа хэрвээ давхцах юм бол одоо хойш нь шилжүүлнэ гэсэн зохицуултыг зарчмын зөрүүтэй саналаар оруулж ирсэн. Тэгээ энэ бол төрийн байгуулалтын байнгын хорон дээр бол дэмжигдээгүй санал байгаа. Тэгээ өнөөдөр яг зөв энэ хуулийг бид нар өнөөдөр хилцэж байна. Тэгээ яг цаг үе нь бол одоо эдийн засгийн хүндрэлтэй байх үеэр давхцаад ороод ирлээ. Тэгээ ингээ хилцэж явах үед бид нар энэ 120 зургуулаагаа. Тэгээ аливаа нэг асуудлыг олуулаа хилцвэл мэдээж аль зөв олонхоо дагаад шийдвэр нь зөв гарах бах. Тэгэхээр ингээ сайханд хилцэж хагаад яг яаж оруулах юм бэ гэдэг дээрээ гишүүд өөрсдөө яг өөрсдийнхөө тэл үнэмшлэр өгөхөөр тэгээд нэг шийдэл гарах байх гэж найдаж байна. Засгийн газрын 416 гишүүний асууснаар бол засгийн газрын санал нь эрэхтэй зөвхөн наадам болон цагаан сарыг дэмжье гэсэн байна. Ариун зай гишүүн тодруулна. Тийм. Тэгэхээр миний санал бол ер нь энэ хуулийг уг нь бол дэмжихгүй байх. Дэмжлээ гэхэд уянга гишүүний өөрийн одоо төрийн байгуулалтын байнгын хорон дээр гаргасан зарчмын зөрүүтэй санал буюу засгийн газрын ирүүлсэн саналыг дэмжиж өгөх ийм одоо хүсэлтэй байна. Ер нь бол засгийн газар өөрөө энэ асуудлаа гартаа авахгүй бол одоо ер нь л их замбраагүй болоод байна шүү. Тэгэл хувь гишүүд бүгдээрээ л одоо энэ нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нэмэх хууль санаачлаад яваад байх юм бол тэгэл ер нь иргэддээ таалагдтал шийдвэр гаргахыг бодно штэ хинчиг. Тийм биз дээ. Гэтэл цаана эдийн засгийн агуулгаараа засгийн газар өөрөө энэ бодлогоо авч явах ёстой штэ. Тэгээ энийгээ нэг жоохон хариуцлагатайгаар байхгүй болвол наадмаар 9 хоног амрах хуулийн төсөл бас явж байгаа штэ. Тэгээ тэр хуулийн хилэлцээд 9 хоног амардаг болох юм бол одоо энэ амралтын өдрүүдийг нэмээд бараг 14 хоног наадмаар амрах ийм одоо нөхцөл байдал ер нь бол үүсэн шүү. Тэгэхээр засгийн газар жоохон хариуцлагатай байгаа ч гэж үзэж байна.